Тарган дахал өвчнөөс сэргийлэх вакцин хийх аргачлал. Тарган дахлын дархлаажуулалтыг эмнэлгийн болон хээрийн нөхцөл зохион байгуулна. Дархлаажуулалтын үйл ажиллагааг үзлэгийн өрөө болон вакцин тарих гэсэн үндсэн 2 хэсэгт явуулна. Эмнэлгийн нөхцөл дархлаажуулалтын кабинетад Эрүүл мэндийн сайдын 2012 оны 217 тод тушаалаар батлагдсан журмыг баримталж ажиллана. Вакцин хийх өрөө. Эмнэлгийн нөхцөл тарилгыг хийхэд дархлаажуулалтын болон үзлэгийн өрөөний хан нь тосон будгаар бутсан цохимол болон байгалийн гэрэлтүүлэгтэй салхивчтай өрөөний хэм 20-с 22 хэм байна. Төвлөрсөн халуун хөтөн усны системтэй бол өрөө нь угаалт дуртай, бие засах газартай байна. Төвлөрсөн бус усан хангамжийн системтэй бол кабинетуудад гар угаах энгийн угаалтуур байрлуулна. Өрөөнүүдийг өдөр бүр угаалгын болон халдваргүйтгэлийн бодистой усамлаар угааж цэвэрлэнэ. Өрөө тасалгаанд цаг тутам салхивчийг нээж 10-аас 15 минут цэвэр агаар оруулна. Хээрийн нөхцөл тарилгыг хийх. Отроор вакцин хийх тохиолдолд мэрэгжлийн эмч сувилагч нараас бүрдсэн багийг томилж, зориултын гэр эсвэл машин бэлтгэж дархлаажуулалтыг зохион байгуулна. Вакцин хийх өвчтөн хүлээн авах үйлдэлүүдийг нэг байранд хийхийг хориглоно. Вакцины хүйтэн хэлхээний тоног төхөөр хэмжээг байрлуулахад вакцин хадгалах зориултын хөргөөгч, вакцин зөөвөрлөх сав, хэм заагуур, хүлдэлтийг тандагч заагуур, мөсөн элемент зэргийг ашигладаг. Тарилгын өрөөнд халаад, малгай, зүү тариур, хямсаа, спирт, хөвөн, наалт, аюулгүй хайрцаг, хог хаягдлыг шар, хар, улаан мөнгийн ууд бүхий хогийн сав, хадваргүйтгэх бодис зэргийг байрлуулсан байна. Тарилгын өрөөнд байх шаардлагатай эм бэлтгэлүүд: адреналин, атрофин, кортиамин, ситоксин, эфедрин зэрэг мэдрэлийн системд нөлөөлж үйлчилгээ үзүүлэх эм бэлтгэл. Анилгин, парацетамол зэрэг өвдөлт намдаах, халуун буруулах нөлөө бүхий эм бэлтгэл. Дексаметазон, преднизолон зэрэг дааврын гаралтай өргөслийн эсрэг үйлчилгээтэй эм бэлтгэл. Супрастин буюу дархлалын системд нөлөөлөх эм бэлтгэл. Эвфилин буюу амьсгалын системд нөлөөлөх яаралтай тусламжийн эм бэлтгэлүүдийг бэлтэд тавьсан байна. Эрүүл мэндийн үзлэг. Дархлаажуулалттай холбоотой хууль тогтоол, тушаал, арга зүйн зөвлөмжийн эмхтгэл, гарын авлага, вакцин тарих заавар, сургууль сурталчилгааны материал, дархлаажуулалтын бүртгэл, вакцин биобэлтгэлийн орлого зарлагын дэвтэр, хэм тэмдэглэх дэвтэр, дархлаажуулалтын тайлангийн маягтуудыг бэлдсэн байна. Чагнуур, мэдрэлийн алх, даралтын аппарат, чих хамар хоолойн тойл, халууны шил, нэг удаагийн хил дарагч зэрэг багжаар хангаж эрүүл мэндийн байдалд үнэлэлт өгнө. Биеийн байдлыг үнэлэх. Вакцин хийхийн өмнө асуумж авч эмчийн үзлэг хийн. Дархлаа дутагдaltaй өмнө нь вакцин хийлгээд онцгой урвал эсвэл харшил өгч байсан. Ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаа талаар асууж тодруулна. Биеийн хэмийг хэмжин, биеийн халуун 37 хэм ба түүнээс өндөр үед тарган дахлын вакцин хийхийг хатуу хориглоно. Эдээд өвчнөөр өвчлсөн эмнэлгийн ажилтан вакцин хийж болохгүй. Хурц халдварт ба халдварт бус өвчний үед архаг өвчин сэтэрсэн үе эдгэрснээс 1 сарын дараа вакциныг хийнэ. Хурц халдварт шар өвчин, менингококкийн халдвараар өвчлсөн тохиолдолд эдгэрснээс хойш 6 сарын дараа вакциныг хийж болно. Вакцин хийлгэснээс хойш том хүн 1 сарын дотор, хүүхэд 2 сарын дотор өөр вакцин хийлгэхийг хориглоно. Тарган дахлын вакцинд хамрагдах хүмүүсийн ажил мэргэжлийн жагсаалтыг эмч урьдчилан гаргасан байх бөгөөд нэрсийг гаргахдаа дараах халдвар төртөх эрсдэлтэй иргэдийг хамруулсан байна. Үүнд тарган дахлын цэвэр өсгөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтдтай ажиллагсад, тарган дахлын голомтод нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг хүмүүс, тарган дахлын голомтод нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид, тарган дахлын идэвхтэй голомтод нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад хамрагдана. Тарган дахлын вакциныг хийхэд эсрэг заалт. Халдварт бус өвчний хурц үе, сүрийн өвчний идэвхтэй хэлбэр, хэрх өвчний сэтэрсэн үе болон холбогч эдийн өвчин,
зүрх судасны эргэтэн тогтолцооны өвчин, ходоод 12 хурууг эзний шархлаа, бөөр элэг цусны архаг өвчний сэдрэл, хурц үе, дотоод шүүрлийн булчирхаан өвчин, хорт хавдрын гаралтай үүс гөрүүд, цус, тунгалын тогтолцооны өвчин, анхдагч ба хоёр дахь дархлаа дутамгшил, гормон, хим, туяа эмчилгээ, гуурсан хоолойн бактери ба харшлын өвчин, вакцин, эм тариа, хоол хүнснээс харшил өгч байсан өгүүлэмжтэй мөн ямар нэгэн арсны харшлаас шалтгаалсан экзем, нейродерматит, хатагшил, арсны идэт туурал зэрэг өвчин, биеийн хэм 37 хэмээс дээш халуурсан үед сүлдээ болон тураалын 2-3 дугаар зэрэг биеийн өсөлт хөгжил хоцрогдох эмгэгийн үед мэдрэлийн эргэтэн тогтолцооны өвчин, тархинд гэмтлийн үлдэлттэй эмгэг, тарих усчих, уналт татал зэрэг өвчнүүд, 6 сар хүрээгүй бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүлэхэд вакциныг хийхгүй заалттай. Тарган дахлын вакциныг тарих сувлагч нь вакцин тарих арга техникийг эзэмшсэн байх шаардлагатай. Энэхүү вакцин амьд вакцин учраас халдвар хамгааллын дэглэмийг баримталж ажиллана. За тарган дахлын вакциныг тарихад дараах зүйлүүдийг бид нэр бэлдсэн байна. За үүнд бол вакцина тарих талбайгаа ариутгах этил спиртийг бэлдсэн байгаа. За мөн одоо вакциныг бүгд одоо нэг удаагийн шприц бэлий ашиглаж тарина. За мөн энэ удаагийн тарган дахлын вакцин маань одоо арьсан дээр тарих заалтаар тарьж байгаа учраас энэ зүү бэлдсэн байгаа. Энэ зүү бол одоо яг арьсан дээр вакцин тарих заалтын дагуу зүг бэлдсэн байж байгаа. За мөн одоо энэ хүм бэлдсэн байна. За энэ зүг бол одоо ингээд задлсан байдлаараа бол яг иймэрхүү зүг байгаамаа. За мөн одоо вакцина найруулад энэ лотошко дээр болохоор этилийнхаа спиртээс бага зэрэг тусаагаа дээр нь бол найруулсан вакцина байрлуулах. Эдгээр ийм зүйлүүдийг л бэлдсэн байх шаардлагатай. Тарган дахлын вакциныг зориултын өргөчөнд нэмэх 2-оос нэмэх 8 хэмт хадгалж хэрэглэнэ. Тарган дахлын вакциныг найруулахын өмнө хайрцаг болон ампул дээрх он сар өдөр серийн дугаарыг сайдар тулгаж үзнэ. За мөн серийн дугаарыг тэмдэглэнэ. За тарган дахлын вакцин маань нүдээр харахад бор цайвар өнгөтэй сэвсгэр хуурай ийм бэлтгэл байдаг. За ампулын гаднаас нь ажиглахад ампулд ямар нэг ан цав цууралт бол үүсээгүй байх ёстой. За вакциныг найруулахад бидэнд ноодол үсгийн натрий хлоридын уусмал, за мөн 2 мл-аас авлагдсан натрий хлоридын уусмалыг ашиглаж болно. За бид нар одоо 2 мл-аас авлагдсан натрий хлоридын уусмалыг вакцин найруулахад хэрэглэх гэж байна. За вакциныг найруулахад этилийн 70% спирт бидэнд шаардлагатай. За зориултын бэлдсэн савнд этил спиртийг хийж найрагдсан вакциныг аюулгүй байдлыг хангах зорилгоор хийнэ. За этил спиртийг хүн самбайд шингээж, за тэгээд ампулын хүзүү, за мөн натрий хлоридын хүзүү, за мөн хөрөг сайдар арчиж ариутгана. За хөрөөцсөн натрий хлоридын уусамлаа ариун самбай даавуугаар жиргэлж хагална. За ингээд 3 г шприцээрээ натрий хлоридын уусамлаас бидэнд шаардлагатай 1.5 мл уусмалыг соруулж авна. За тарган дахлын вакцин маань амьд вакцин учраас вакциныг задлахдаа амьд вакцин дэгдэхээс сэргэлж 70% этил спирттэй хүн самбай даавуугаар жиргэлж хаална. За задлсан вакцин руугаа 1.5 мл натрий хлоридын уусмлаа вакцины ампулын ханыг дагуулan аажим хийнэ.
За үүний дараагаар ариун самбаа даавгаар задлсан вакцин буюу найрагдсан вакцина хамгаалж амсар хэсгийг битүүлэн таглана. За ингээд вакцина найрагдтад хөнгөн хөдөлгөөнөөр зөөлөн сэгсэрнэ. За найрагдсан вакцинаас 1 хүн шаардлагатай 0.15 мл-ийг 1 г-ын шприцээр соруулж авна. За ингэхдээ 1 г-ын шприцийг тухайн вакциныг тусаахад бол ашиглана. За вакцины хүн самбад авч найрагдсан вакцинаас 0.15 мл-ийг соруулж авна. За ингэсний дараагаар самбад аваг эргэж вакцины хамгаалах зорилгоор бүтээд тавина. За вакциныг ариун хөвөнд хөм бөмбөлөгт үзүүрийг зоож хийг бол гаргаж таригдах тунг сайтар тохируулна. За ингээд тарилгах шаардлагатай вакцин маань бэлэн боллоо. Тарган дахлын амьд хуурай вакциныг арьсан дээр зурах аргаар тарих тун хэмжээ болон насны хамаарлын хувьд 6 сараас 6 нас хүртэлх 60-аас дээш насны хүнд нэг цэгт газар улаалгах бөгөөд вакциныг 0.05 мл туслыг соруулан авч нэг удаа тусаана. Харин 6-аас 10 нас хүртэлх насны хүнд 2 цэгт газар улаалгах бөгөөд вакцинаас 0.1 мл туслыг соруулан авч улаалгасан цэгт газар тус бүрт 0.05 мл-ээр тусаана. 10-аас 60 нас хүртэлх наснд 3 цэгт газар улаалгах бөгөөд вакцинаас 0.15 мл туслыг соруулан авч улаалгасан цэгт газар тус бүрт 0.05 мл-ээр тусаана. Вакциныг зүүн гарын буглагны дунд хэсгийн арьсан дээр зур харгаар хийнэ. Буглагны 3/1 буюу дунд хэсгийн арьсны гадаргууг 70% спирттэй хөвөнгөөр арчаад хатаана. Буглагны дунд хэсэгт 3 хэсэг газрын арьсны дээд давхаргыг өндөг цоологчоор хусаж зулгарсан мэт улайлгана. Ариун тариураар хусаж улайлгсан хэсэг бүр дээр вакциныг 0.05 мл-ээр тусаана. Тусаасан вакцины бүхий хэсэгт 10-аас 15 мм-ийн урттай зураасыг чагт хэлбэрээр өндөг цоологчийн зүгээр зурна. Цус тусалж гойчихгүйгээр хөнгөн зүсэлтээр улаан судал үүсгэн зураасыг зурна. Дараа нь вакциныг өндөг цоологчоор шингэтэл сайтар тарааж 5 минутын турш байлгаж хатаана. Вакцин тариулснаас хойш 3 хоног вакцин тарьсан хэсэг газрыг бохирдохоос сэргийлнэ. Вакцины 3 цэгт хоорондын зайн 3-аас 4 см зайтай байна. Хог хаягдлын устгал. Хог хаягдлыг шар, хар, улаан мөнгийн уд бүхий хогийн зориултын савнд хийн. Харин хэрэгэлсэн зүү тариур өндөг цоологчийг аюулгүй хайрцагт хийж устгах бөгөөд хог хаягдлыг устгасан тухай тэмдэглэл хөтлөнө. Үлдэгдэл вакцины 30 минутын турш буцалгаж халдваргүйтгэх нь 30 минутыг буцалж ихснээс хойш тооцно. Вакцин устгалын дэвтэрт устгалын тухай тэмдэглэл хөтлөнө. Вакциныг хийсний дараа илэрч болох хариу урвал. Вакцин тарьсны дараа тарилга нь тарилга хийсэн хэсэг газар буюу ерөнхий хариу урвалыг үзүүлнэ. Урвалын эрч хүч тариулсан хүний биеийн онцлогоос шалтгаална. Хэсэг газрын хариу урвал нь вакцин хийлгэхлээс 8-10 цагийн дараагаар эхлэх бөгөөд 24-өөс 30 цагийн дараа бүрэн илэрдэг. Ховор тохиолдолд 48 цагийн дараа хариу урвал илэрч болно. Ерөнхий хариу урвал нь 1-2 хоногт илэрч гол төлөв 1-3 хоногийн дараа арилдаг. Биеийн хэм 37.6-аас 38.5 хэм хүрч халуурч болно. Вакцины дараа хариу урвал илэрсэн бүх тохиолдлуудыг эмчид мэдэгдэх бөгөөд эмч вакцины дараах хариу урвалыг бүртгэн авч холбогдох байгууллагад мэдээлнэ. Ерөнхий ба хэсэг газрын хариу урвалаас урьсан сэргийлэхийн тулд 0.5 г парацетамолыг өдөрт 2 удаа 3 өдрийн турш хэрэглэнэ.
Харин харшлын эсрэг эмийг нас харгалзан зааврын дагуу хэрэглэж болно. Вакцинд харшил өгөх, ерөнхий биеийн хариу урвал илрэх тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээ хийж мэдрэгшлийг бууруулах харшлын эсрэг эм хэрэглэнэ. Тарган дахлын вакцинжуулалтын мэдээ болон тайлан гаргахдаа эрүүл мэндийн сайдын 2003 оны 165 тоод тушаал заасны дагуу 7 дугаар сарын 3 дугаар 7 хоногт багтаан дархлаажуулалтыг зохион байгуулж дүнг зоонуудын өвчин судлалын үндэсний төвд 8 дугаар сарын 10-ны дотор ирүүлэх бөгөөд зоонуудын өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2002 оны 62 дугаар тушаал 38 дугаар мэдээлэл заасны дагуу анхан шатны бүртгэл маягтыг хөтөлж мэдээг ирүүлнэ.